За хай манайхаа влогт манд автаа морилно. За энэ удаагийн аялал маань хамгийн хэм зартлаар найзуудаараа аялсан байгаа. За ердөөсөө 890 мянган төгрөгөөр 7 өдөр 6 шөнийн аялалд гарсан. За Жинин болон Хөх хот миний аватар зэргийг үзсэн байгаа. За тэгээ бидний хувьд болохоор найзуудаараа илүү цагийг өнгөрөөхийг чухалчилсан учраас аялын компанид даатгаад явсан. За тэгээ Удам Travel гээд аялын компани явсан байгаа. Тэгээ бөөндөө групп аялал хийсэн гэсэн үг байхгүй юу? За тэгээд газраар явсан бөөндөө яг одоо бол яг ингээд хилээр гараад явцгааж байгаа хэсэг байна. Бидний хувьд нөгөө хөвчлэн найздараа видео контент хийдэг болохоор видеотрээ давхар хийгээд хоол идэхтэй хүртэл нэг иймэрхүү байдалтай идэж явдаг гэдэг шиг. За тэгээ гоёхтой зайрмаг амсаж үзээ. Амар хямдхан баг Монгол мөнгөөр 2500 төгрөгөөс бахаа гэсэн үнээр гомжтайсан. За тэгээд ирээнээс биднийг гайд манаас яваад өвөр Монгол гайд байсан. За тэгээд бидний бөөнд автобустай маань 350 км орчим яваад Жинэн лөө бидэд очисон. Тэгээд автобусныхаа аялагчтайгаа танилцах зорилготойгоор маш гоё бас хөтөлбөрийг бий болгоод бидний хувьд гоё хоорондоо танилцсан байгаа. Тэгээд хичээн маань хувьд болохоор гоё онгоо уншиж өгсөн. Тэгээд маш гоё онгоо өөрөө зохиож уншдаг хүн юм байна лээ. Тэгээд маш гоё бидний хувьд татан танилцсан. Тэгээд групп аялал учраас мэдээж бөөндөө гоё татан танилцсан чухал. За яг одоо байгаа газар маань болохоор Жинэнд байдаг юм 5 хоттой одоо бүр ингээ 35 төрлийн аршаантай юм гоё буудлын юм лээ. Тэгээд буфе хаалтай хаалны хувьд бүр хээрийн сонгол ихтэй байсан. Тэгээ маш гоё амттай алнадтай байсан. Гол нь надад аршаан амар их таалагдсан. Ингээ бүр грац нь шууд ингээ харж байхгүй өнгөнгийн аршаан. Тэгээд яг нөгөө амарх гэж очиж байгаа хүмүүс л хээрийн гоё таатай юм байлээ. Тэгээ хүүхдүүдийн тоглох хэсэг хүүхдүүдийн басан парк шиг юм маш гоё эсгүүд байсан. За энэ харагдаж байгаа болохоор шүн хонж болдог юм хөөрхөн гэрнүүд юм байлээ. Бөмбөлгөн бидний хувьд найзуудаараа энэ хансан байгаа. За тий аялын маань орой болохоор тий залуу хүмүүс байна да. Гоё бааранд орж идсэн. Энэ болохоор Жинэний юм баар юм байлээ. Гаднаас харангууд бүр нэг юм сүм хийж шиг оронгууд бүр хээрийн гоё тогтчлттай баар байсан. Тэгээ ер нь юу яа гэм бэлээ баар нь ерөөсө такс байхгүй өнгөө юм бэлээ. Тэр нь бас нэлийн таалагдсан. Ер нь бол мэдээж гэрэлтүүлэг өнгөтэй зэр орчин бол хээрийн гоё байсан. Ширээнүүд маш гоё юм цадгаа бүр ингэ дундуура спацгаа ширээнүүдтэй. Тэгээ үнэхээр нэг юм дөргөө олсод байлээ. Энэ зөвхөн ингэ баарныхын нээлт нь болж байгааг ингэ тэгсэн жил бүрэн хээрийн амар гоёсэн. Тэгээд манай зүгт болохоор нэх уух гэхээс илүү бүжиглэх зорилготой нас бааранд ордог. Тэгээд ганц нууц садлахад бидний хувьд нэг олнооч заяа. Найзуудаараа ингэ эн чинь хэдий үз аялал юм 6 шөнө аялаа штэ. Тэгээд дөрөвт нь бүр ингэ 4 өдөр шоуд гэж үтсэн байт юм дарааллаа. За энэ нууч заяа. За тэгээд дараагийн өдөр болохоор юм хүслийн сувраг дээр очисон байгаа. Тэгээд гоё хүслээ шивнсэн. За энэ ихт маань болохоор миний аялалд очирсан хамгийн гоё бэлэг маань байсан юуна гэдэгч. За тэгээд хүслийн сувраг дээр сайхан хүслээ шивнээ зургууд авахулчаад бид бөөндөө бас группээр маш гоё зургийг авахулаад маш гоё хүслийн сувраг дээр очисон байгаа. За үүний дараа болохоор амтны үрэлэн буюу одоо миний аватар дээр бидэд очиад бүгд ийм нэг гоё шилэн гүрнээс гарцгаасан байгаа. Тэгэхээр шилэн гүрлүүгээ ингээд явах гээд замд нь болохоор энэ амтны үрэлэн байдаг юм лээ. За тэгээд шилэн гүр ингээ харагдаж байна. Амар өндөр дээр хагаад тэгээд эхлээд амар ингээд айхгүй байсан юм шиг мөртлөө ингээд жоохон явсан бүр ингээд амар толгой иргээд айсан. Тэгээд цаашаа ихэд ингээд төгсгөл болох тусам нь хэрсэг нэг юм нэг харж байгаа мэдрэмж өгдөг юм лээ. Тэрнээс амар сонирхолтой санагдсан. За тэгээ ингээд хүмүүсийг илүү цаашаага бидний явуулж агаад сүүл рүү газар өмнө авах видео хийгээд ингээд өнгөө хоосон хэсэг тэр нь очисон байгаа. Тэгээ энэ алаас аялын бас хамгийн гоё авсан мэдрэмжүүдийн нэг байсан. Хүн болгон очиж үзэх хэрэгтэй газар нэг баха. За тэгээ түүний дараа болохоор усан парк орсон байгаа. Тэгээд усан парк дээр очив би бүр яагаад ч юм нэг юм хүүхэдлэг мэдрэмж аваад таг өмнө нас Бээжинд рүү хичдүүтэйгээ явж байхад усан парк орж исэн. Гэхдээ Бээжингийнхаас том юм шиг санагдсан Жинэний усан парк нь. Тэгээд амар гоёсан. Зөндөө олон гоё тоглоод бидний хувьд болохоор нөгөө найздараа бодлоо жоохон амарч байгаад орсон учраас бараг нөгөө хааж ахт нь ороод тэгээд жоох усаар тоглож байгаа гарцгаасан байдгаа. За тийм мэдээлж ягнаа л ээж юм да. За тэг үүний дараа болохоор
Энэ нь болохоор нөгөө аяллаа яг группийг нэг тийм гоё бат бөөхтэй илүү гоё танилцах боломж олгодог юм галын надам болт юм байлээ. Тэгээ энэ нь болохоор за тэгээ аяллаа маань бүх хүмүүс хүүхэд том гэлтгүүдээ үнэхээр гоё дөргиж чадсан орой байсан. Энэ бол аяллаа маань бас хамгийн гоё хэсгийн нэг байсан. Тэгээ гайдууд нь яасан ч мундаг авьяасны өөртөө аял одоо бүр авьяас үзүүлээл дуулж бүжиглж үзүүлээд бас үнэхээр супер орой байсан байгаа. Тэгээд үүний дараа маргааш өглөө нь болохоор бидний хувьд гоё парк руу очихоор бөөндөө бас автобуснаа суугаад хөдөлсөн. За тэгээ парк нь үнэхээр амар гоё том байсан. Тэр алсыг харагч марагч ингээ бүр ингээд тойрч дуусгааргүй том юм байлээ. Тэгээ бидний хувьд болохоор миний хувьд зүс тоглоом нэр тоглож чадаагүй баахан видео энэ төр хийсээр байгаа өнгөрсөн байдаг. За тэгээд надад болохоор хөх хотын ганц таалагдсан юм юу гэхэлэр энэ зам нь хартаа дандаа ингээд хоёр замынхаа хоёр талаар моднууд тарьсан. Тэгээд модоо тойроо дандаа бодлого байгууламжийг тарьдаг нь амар их таалагдсан. За үүний дараа энэ гоё зоо парк дээр очсон. Бүр энэ үнэхээр юм бас нэг аяллаа бас сонирхолтой хэсгүүдийн нэг байсан. Тэгээ одоо энэ миний одоо арт байгаа бүх хүмүүс дандаа монголчууд ингээд аялж байгаа хүмүүс маань байгаа. Группийнхан маань гэсэн үг. Тэгээд энэ нөгөө юуны үзүүлбэр энэ загсны одоо лосын нэг үзүүлбэр гэж хэлчихчихдээ энэ үзүүлбэр бас хамгийн сонирхолтой хэсэг байсан. Хүүхдүүд бүр ингээд амар гайхаад бүр амар баярлаж хүлээж аваад үзээд ташиг байсан. Тэгээ монголчуудыг харсан чи ямар гоё аялдаг болсон бэ те дандаа гэр бүлээрээ ингээд хин зарим нэг нь те ганцаараа ч явж байгаа юм байна, найзтайгаа ч явж байгаа юм байна гэх мэт. За үүний дараа гоё шопинг хийхээр гоё дэлгүүрлээ орсон байгаа. Энэ л ер нь за дандаа хөвчлэн брендинг хоцноо зардаг дэлгүүр байсан. Тэгээд би болохоор нэг хятад брендинг дэлгүүрээс нэг 2 гутал аваад гарсан байгаа. Тэгээд өмнө үед маш боломжийн мөртлөө маш чанартай санагдсан. За тэгээд үүний дараа болохоор манай зарим аялагчд маань шопинг хийгээгүй хүмүүс нь музей үзсэн үнснээс музейсэн миний болохоор музей үзээгүй шүү шопинг хийгээсэн байгаа. Тэгээд үүний дараа бас найзуудаараа бас нөгөө гудмаар нь шопинг хийнгээ гоё хоол мол идээд Макдоналд зарсан байгаа. Тэгээд угаасаа аяллаа бас ганц гоё зүйл нь бол энэ нэг бас идэх байдаг миний хувьд яагаад ч юм. Заавал нэг орж үзэхдээ Монголд яагаад ч юм орж ирээгүй болохоор тэгт юм болов. Ихэнх хүмүүсийн яг бодол нас тийм бах тий. За тэгээ үүний дараа угаас ингээ фри аялал эхэлсэн. Тэнгүүд бидний хувьд хотын одоо гудмаар нь өөрсдөө такси бараа яваад тэгээ хотын гудмаар нь гоё алхаж гоё зүйлүүдтэй танилцсан. Тэгээ миний энэ тоглоод байгаа болохоор юм төвлөрөө зүгээр заална биш гадаа байсан. Тэгээд үүний дараа өглөө болсон байна. Миний хувьд нэг өглөөний нарыг харах гад 5 өнгөрөөгөө төчлөө 6 болж явахад босоод тэгээд групп аялал маань эхлэхээс өмнө хотын гутмаар нүглээ явж утсан. Тэгээд гүүх нэг нь гүүгээд ажилд явах нэг нь явт юм байлээ. Тэгээд миний нөгөө номын челленжтэй үеэсэн болохоор номоо шангаа гоё кофе шоп суугаад өөртөө чизкейк хийсэн. Тэгээд маш гоё амттайсан. Данч кофе гараагүй. Кофений гарах боломжгүй гээд кофе олоочдаг гэдэг юм аа. Тэгээд цам маань ямар ч гоё юм. Тэгээд надад л үнээр юм цэвэрхэн цэмцгэр санагдсан. За тэгээ ерөнхийдөө ингээд аялал маань дуусах тийшээгээ хандж чинь. За тэнгууд аяллаа группийнхан маань гоё сэтгэлээ хаваалцаад тий маш гоё аялал байлаа гэж зарим нь бүр ингээд маш гоё сэтгэлдүүдээ илэрхийлсэн. Тэгээ миний хувьд энд ингээд боссон. Манайхаа амьдрал бол аялал юм шүү энэ төр гэж тий гоё сэтгэлээ хэлж чинь. За тийм мэдээж номынхаа челленжийг үргэлжлүүлсээр номоо 9 сар юусан байгаа. Тэгээ аяллаа туршид миний хувьд нэг бүтэн номыг бол уншиж дуусгасан байдаг. За тэгээ үүний дараа бидний хувьд найзуудаараа маш гоё одоо манай гайд ах маань бидний бас гоё үйлчлээд биднийг гоё Ирэн хотыг үзүүлсэн баха. Тэгээ үүний дараа бидний хувьд угаасаа Ирэнд нэг хоноод тэнгууд Ирэнээсээ цаашаа бөөндөө хэлээрээ гараад гоё их орон руу очсон. Тэгээ бидний хувьд бол аялын групп маань маш гоё коллективтэй байсан. Нэг группийнхэндээ маш их баярлалаа. 2 гайддаа маш их баярлалаа. Тэгээд үнэхээр гоё аялал байсан. Тэгээ Удан Travel-ийн талаас нь гэр юм баярлалаа. Маш гоё аяллыг маш боломжийн үнээр зохион байгуулж өгсөн гэж хувьдаа бодож гин. Тэгээд аялагчд маань ч гэсэндээ маш сэтгэл өндөр байсан. Манай 2 гайд маань биднэрт бүр амар ингээд таасцсан. Бүр ингээд баяртай гэх нэг тийм амар гоё бүр амьсгалтайгаар хүлээж өгсөн. Тэгээд
Мэдээч хайртай эгч маань намайг тосоод тэгээ бидний хувьд гэрлүүгаа гидэн год ингээд хөдөлсөн юм аа. 2024 оны найзтайгаа аялсан. Аялал маань их өндөрлөө 800,000 төгрөгөөр энэ гоё дурсамжийг бүтээхээр манай хаваа зүүн соёл руу холбогдоорой. Bye bye.